Энэ удаагийн товч киногоор 2010 онд нээлттэй хийж байсан Boy Wonder гэх киног товчлон ярих болно. Гол дүрийн хүү Шоныг 9 настай байхад нь ээжийг нь түүний нүдэн дээр гэмт итгэхэд хөнөөж байгаагаар кино эхэлнэ. Харин дараа нь Шон том болж ахлах сургууль явдаг болсон байгааг гаргалаа. Хүү хичээлийн хажуугаар зодооны бэлтгэл их хийж, химийн хичээлээ шимтэн судалж байгааг бидэнд үзүүлнэ. Шон метронд явхдаа хүмүүс рүү хил амаар дайраад байсан орон гэргүй хүнийг харж, тэр нь хүүг анзаарах үед гяз зүгтан яв. Хүү аав тэрдийг хамт амьдрах бөгөөд аав нь зожиг хүү найзтайгаа үжиглэгт явах болсон гэсэнд баярлан хүлээж авч хүүгээ найзтай болсонд нь ч гайхлаа. Дараа нь аав нь эхнэрийнхээ булшин дээр ирж хүүтэйгээ хэрхэн аж төрч байгаагаа ярьж хүүгийнхээ адилаар одоо болтол гашуудаж байгаа гэж ярина. Шон үнэн хэрэгтээ ямар ч үжиглэгт явахгүй өөр санаатай байсан юм. Тэр хувцас олж өмсөд хотынхоо аюултай гэмт хэрэг ихээр гардаг хороос руу явв. Хүү харт амхны хөдөлтөчин ажиглан зогсох ба тэд хүүхдэд дагуулсан эмэгтэйд харт амх заахыг харлаа. Тэдэн лөө шүсдэх Шон хүүг гэмт этгээдүүд анзаарч очиж зодож гарав. Гэвч хүү тэдний эсрэг үзэсэж гэмт этгээдүүдийг зодоод дарган ирсэн бууг нь булааг авч нэгэн лүүн чиглүүлэхэд буугаа эргүүлж авах гэж байгаад харт амхны хөдөлтөчдын нэг нь бууд болсон юм. Ингээд киноны бас нэгэн гол дүр Тереса Раймсыг даргаад тэр тушаал дэвшиж ахраг гэмт хэрэгтэн Ларыг шоронд тэр чигт нь хатгаар оролдож байгааг гаргана. Харин шүүх хурлын үед Лари прокурортой тохиролцоо хийж баг ял аваад эрх чөлөөтэй болонгуудаа Тереса болон хүүтэн заавал уулзахаар очно гэж занал хийлээ. Тереса үүний дараа өөрийн шимн хамтрагч агсөнгөр ялгуулагч Гэри гэгчтэй танилцлаа. Манай Шон энэ цагдаагийн хэлцэд байнга ирдэг болж таарсан ба цагдаагийн газрын дарга Билл Болдуины найз байв. Шинэ мөрдөж Тереса ажил дээр нь юу хийж байгааг нь мэддэхгүй байгаад байсан хүүг анзаарч юу хийгээд байгааг нь асуугаад хүү юу ч хэлжгүй зүгтаасан юм. Шоныг канондж байсан зүйлийг харахад Трицеларон гэх хорны талаар материал байсан нь түүнд сонирхолтой санагдсан байна. Бүсгүй ажилласаа гарч ирээд машиныхын дугуй хийгүй болсон байгааг харж сольих гэж оролдох боловч бүтэл муутай байх үед нь Шон гинт гарч ирэн Терезад туслав. Бүсгүй Шонд талархан гэрлүүн хүргэж өгье гэсэн ч хүү татгалзаад метронд сухаар явлаа. Тэр гэртээ хувцас аваад ирэх үед хүү Шон Падуалт Мишок башбаж байгааг сонсож бууж ирэх үед хүн золтол аавыгаа хусчихсангүй. Аав ч гэсэн залуудаа боксер хичээлж байсан ба хүүтэйгээ илүү дотн байхыг оролдох боловч энэм бүтдэггүй байв. Аав хүү яагаад харилцаа муутай вэ гэхлээр хүүг жоохон байхад нь аав нь өөрийг нь болон ээжийг нь байнга зоддог байсныг нь бидэнд үзүүллээ. Тэдний хэлц нөгөө Шонд буудулдаг харт амхны 8-чны найз суудсан яриа өгöd байж байв. Гэри эмс хамцаатаа нохочихсан. Энд мөрдөд байх зүйл алга гэд хар залууг шууд шоронд хийгээсэн юм. Тереса Гэригээс энэ хүү яг ямар учиртай болоод цагдаа энэ газарт ирээд байдаг юм гэж асуув. Гэри түнд Шоны ээжийг багт нүдэн дээр нь ааснаас хойш хүү цагдаагийн газарт байнга ирж гэмт хэрэгтнүүдийн зургийг хардаг болсон гэлээ. Энэ мэдээж хориотойч цагдаагийн газрын дарга Билл хүүг өрөвдөж зөвшөөрсөн гэсэн юм. Өөрийнхөө дараа Гэри хүү танд арай баячирдахгүй юу гэхэд эмэгтэй муугайч донтонд байв. Хүүгийн түүхийг сонсон Тереса Шонд би сайн мөрдөгч тосолж уусан шүү гэд гараад явлаа. Эмэгтэйг дашны дараа Шон хэрэгтний утсаар хин нэгэн лүү залгаж өөрт нь хүүхэн зарах уу гэж асуусан юм. Тэр Жо гэдэг хүүхний худалдаачин лүү залгасан болж таарсан ба өнөөх нь худалдагд эмэгтэйгээ оройн зодож байгааг үзүүлв. Гэмт хэрэгтэн эмэгтэйг дадаа гаргаад машин дээр дарж байгаа зодож эхлэхтэн Шон Жо руу дайрч газарт унагсан ч өнөөх нь хүүг өргөд газарт цавчихлаа. Шоныг газарт хэвтэж хооронд машиныхаа араас цахиур гаргаж ирээд дайсан ч хүү бас нэг жижиг цахиур гаргаж ирээд гэмт этгээдийг өвсөн зөхиж унгав. Гэмт хэрэгтэн босож ирээд бие үнэлэгч бүсгүйг гихтээ хоргээд харин хүү тандан чи эмэгтэйг огтхонч авраагүй. Харин ч би одоо араас нь ороод чамаас болж бүр өгтөн зодох болно ирлээ. Шон энийг сонсоод харт амхны 8-чингаас өмнө нь булааж байсан буугаа гаргаад харгас новшиг нам буутчаад зүгтав. Хүү гэртээ ирээд шархаа цэвэрлэнгээ хэрхэн ээжийнх нь аллахын дараа цагдаагийн газарт бас суугаад шархаа цэвэрлүүлж байснаа сансан юм. Маргааш өглөө Тереса өчигдрийн бие үнэлэгчээс юм асууж байгаа нь гарах бөгөөд алуурчийг санахгүй байна гэд харанхуйд хар хүчтэй залуу байсан гэв. Жо угаасаа адгийн антан байсан. Өмнө нь нэг бие үнэлэгчийг алж байсан. Тэгэхээр ер нь хинч алуурчныг барихад та нарт туслахгүй байх. Тэр бидний хувьд бол жинхэнэ баатар гэсэн юм. Бие үнэлэгчтэй уулзаад гарч ирэхэд нь Тересагийн утсан дуугарч нөгөө ахаа гэмт итгэд Ларыг суллах байх гэсэн мэдээ сонсож тэрний хэрэгээ сууж нөхрөөсөө салсан талаараа ярив. Харин Шон энэ хооронд заашмд бэлтгэл хийж байгааг нь гайх ба тэр үргэлж бэлтгэлтэй байх гэд хичээллэж байна.
Хүүхэн зардаг эрийн хэрэгээр морг дээр ирээд Тереса задлан шинжилгээний мэрэгчлүүднээс Шоны судлаад байсан хорны талаар асуусан. Нөгөө хэд нь наадах чинь маш ховор хор. Булчин өдөөж хавтуусаад амьсгалыг нь боож алдаг хор гэсэн юм. Мөн хорыг биеэс олоход хэцүү. Ер нь бол хор биш, өөрийнх нь биеийн л эзнээ алчж байна гэсэн үг гэж тайлбарлав. Аав нь сайн эцэг байхыг хичээж алуурчин хүүдээ гой хоол иж өгч байгааг үзүүлнэ. Шон нийгэмд байгаа хүчирхийллийг маш эмзэг хүлээж авдаг ба тэр дундаа эмэгтэй хүн хүүхдэд үйлдэж буй хүчирхийллүүдийг. Тереса хүүг хамт хоол идэх орж чиний ээж хэргийг би судалсан гэлээ. Тэр мөн өөрийнх нь хүүн сас нөхөртэй хамт амьдардаг гэд тэр цагтаа босоод гэрийн бараа харахгүй байсаар нөхөр нь саасан гэж ярив. Тэд хятад хоолны гадарт ороход хятадууд бүсгүйг өөрсдийнхөө хэлээр хараасанд Шон хятад хэл мэддэг болж таарсан ба хятадаар тэдний хятад тархинуудад чинь сум зоон шүү гэж зөрдүүллээ. Эмэгтэй Шонд би хэргийг чинь судалсан. Ямар нэг шин зүйл анзаараагүй. Жирийн нэг дээрмийн хэрэг шиг санагдсан гэлээ. Тэр хүүд хандан одоо 9 жил өнгөрчөөд байна. Өөрийнхөө амьдарч ихэл гэтэл Шон алуугчныг осгосноос тайвшихгүй гэв. Шон хууль шүүхэд итгэдэггүй гэд Терезагийн шүдний өвчин болсон Ларик хүртэл 2 хүнийг асан багт нь одоо солих гэж байгаа үстэй гэж уурсан юм. Тереза энэ үед хүү яах гэж тэр өдөр хор судлаад байсан бэ гэхэд өнөөх нь хичээл дээр бие даалт хийсэн юм гэж хариуллаа. Энэ өдөр цагдаагийн хэлц даргаад тэтгүүтнээ өдөж өгөв. Мөрдөгч бүсгүй хамтагчтай ойрын үед алуулсан 2 хүн хоёулаа хүүхэд алж байсан хүмүүс юм байна штэ гэд тэднийг нэг хүн асан байх гэлээ. Тэр дараа нь дарагтайгаа Шоны талаар ярих гэсэн ч дарга нь хүүг зүгээр тайван марах. Тэгтээ тэргүй хэцүү байхад нь бити улам зовоох гэд бай гэж загнав. Үүний дараа согтуу цагдаа нар метронд суугаад гэр гэрлүүгээ харьцааж байгааг нь гарлаа. Гэвч тэдний метронд нэгэн Аз эмэгтэй орж ирэн хажуугийн гарт тэрхэнд зодолдож байгаа 2 эрийг салгаж хийж гуйсан юм. Энэ нөгөө киноны ихэнд гарсан орон гэргүй бүдүүн эр болж таарсан ба. Банк эмэгтэйчүүдийг үдэж хоргоож хил амаар доромжиж байдаг нэгэн байлаа. Тэр энэ удаач гисэн ээлж дэмэгтэйгээ үдэн хоргоож эхлэх үед Шон хажуу метроноос орж ирээд нүүрэндээ хар бодог түрхэд гартаа цохиур хийгээд бүдүүн эр дээр ирээд зодолдож гарсан юм. Бүдүүн эртээ үзэх амаргүй байсан ч төд бодлого агшчин эр газар твтэд дээр нь Шон зодож гарав. Хүү бүдүүн эрийн нүрийг балбаж байх зур манай согтуу цагдаа нар ирэхэд тэр метроноос гарч зогтаалаа. Тереса хүүг хөөсөн ч гүйцэлгүй хайсан юм. Түүнийг гистэрэхэд аав нь аль хэдийн хүлээн зогсох ба тарьдаг тестостерон болон уудаг эмийг нь олсноо үзүүлж чи шөнөөр юу хийгээд нүд амаа хөхрүүлээд ирээд байдаг юм гэж ууржин асуусан ч хүүгээсээ хариулт авсангүй. Хятад гэр бүл цагдаа нарт хар хувцастай эр метронд орж ирээд маш цэвэрхэн хятад хэлээр гастегнес гар гэж тэдэнд хэлсэн гэв. Үүний дараа Шон Тереса өөрийг нь ирж баривчилж өгнө гэж зүйдсэн ч аав нь сэрэхээр гисэн байлаа. Аав нь өнөөдөр чиний төссөн өдөр биздэ. Би чамд гинтийн бэлэг бигдсэн байгаа гэсэн юм. Тэд ресторанд ирж хоол идэж энд хүүгээ төрхөөсөн ч өмнө эхнэртэйгээ ирдэг байсан талаараа ярьлаа. Хоолны газрын эмэгтэй аавыг нь таньж хуучин дууддаг байснараа Рок гэж дуудав. Рок гэдэг нь Рокки Балбоогоос санаа авч нэрлсэн хоч гэд. Аав нь залуудаа муу хүмүүстэй нийлж зодон их хийдэг байсанд Рок гэж нэрлсэн гэжээ. Дараа нь аав хоёр кикбоксинг тэмцээн хамт үзв. Тэмцээний үзэд аав хоёр ээжийг нь асан газар дэвсгэж аав нь хүүдээ тэр өдөр ээжийг чинь асан гэхдээ чамайг алаагүй. Чи үргэлжлүүлэн амьдрах ёстой гэж хэлсэн юм. Тэр өөрийгөө өмнө нь ямар хогийн гар байснаас санаж байгаа. Нас борсон эхнэртэй болсон хүүгээ ямар их зовоож байснаас санаж байгаа гэв. Би шинээр амьдарч эхэлсэн. Чээж гисэн тэг хэрэгтэй гэж хэлээд тэд төвлөлцгээлээ. Тэрээс ахаад дарга дээр ээж хүүгийн талаар ярихад өнөөх нь хүүг анх хэрхэн цагдаагийн газарт агшиж байсыг нь тод санаж байна гэд. Болдвин түнд гэмт хэрэгтүүдийн зургийг тухайн үед үзүүлж ээж чинь алуурчин энд байна уу гэсэнд хүү тэр даруй энэ байна гэд нэг зураг заасан ч аав нь үгүй баха чи сайн бод гэд хүүгийнхээ хэлснийг өгөөсөд байсан гэлээ. Тэрий хүүгээ андуурсан гэж хэл гисэр байгаад ятгаж чадсан тухай ярив. Хүүгийн анх заасан гэмт хэрэгт нөгөө Тересагийн шоронд хийх гээд үзээд байгаа ахаг ихээр Лари байсан юм. Одоо 9 жилийн дараа Лари өөр хэрэгээр хэвлэлээр гараад ирэх үед хүү ээжийг нь алсан хүн Лари мөн гэж итгэхэд байгаа. Үүнээс гадна аавтаач бүрэн итгэдэггүйг нь хэллээ. Шон Тереса хүүтэйгээ тогсож байхад нь олж ирэн уулзав. Тереса харин Шоныг гин буруугүй гэж бодохгүй байгаа тул хүүдээ ойртуулахыг хүссэнгүй. Хүү түнд би шинээр амьдарч эхэлж байгаа. Өөрчлөгч гэдгээ хэлгээр ирсэн гэд яваадаг. Шон тэр өрөө үнэхээр үдшилтэд ивсэн бөгөөд мөрдөгч бүсгүй түүнийг нууцаар дагаж байлаа.
Энэ үед нь утсан доо орч хамтрагч нь түүнд Ларри 2 жилийн ял авсан талаар хэлв. Үдшилэг дээр Шонтой нэгэн охин танилцж яагаад гар хөлн битүү хүүхнээс болсон байгааг нь сонирхлоо. Энэ үед нь охин дээр сургуулийн хулган ээж оролдож ихэлснээр тэдний яриаг таслав. Тэр охины найз залуу шиг хэрнээ охин түүнтэй хайрцахыг хүсэхгүй байсан юм. Шон энэ үед дурсамжин сэргэж алуурчин ээжийг нь алхахаас өмнө аавыг нь рок гэж дуудсан гэнэт саналаа. Хүүгийн талаар өмнө огтхон сандаггүй байсан. Мартагдсан байсан дурсамжинд эргэн сэргэв. Рок гэдэг нэрийг нь аавыг нь залууд хүмүүс дууддаг байсан гэхлээ. Алуурчин аавыг нь таньдаг байсан гэсэн үг мэт санагдлаа. Яг энэ үед хулгайн залуу нөгөө охинд гар хүрч байгааг Шон харж хожигаа нэг божож тавив. Тэр зүгээр нэг сургаад өнгөрсөнгүй. Бүр төмөр аваад зодож эхлэх үед хүмүүс божих гэсэн ч тэднийг ч Шон зодож байсан юм. Найз нь зогсох үед л хүү зотхоо байж тэр найзаасаа машиныхын төлхүүрийг аваад хаашаа ч хөдлөн явлаа. Хүүг мушиж байсан Терезач араас нь хөдлөв. Шон машин барин явахдаа тэр орой яг юу босонг тод санаж ирсэн юм. Тэр их хүнээс их хэмжээний мөнгө зээж эргүүлж өгөх болох үед өгч чадаагүйд гэмт хэрэгтэн ээлжийг нь алж харин аав нь юу ч хийж чадалгүй хард зогссон бож таарлаа. Шон ээжийнхээ алуурчны царайг санснаа нөгөө ахыг гэмт хэрэгтэн Ларри бож таарсан ба цагдаа газарт ирээд аавтай хамт Ларригийн ахуусан зургийг олж үзээд аавтайгаа тооцоо ботхор гэрлүүгээ яв. Тэрээсээ хүүгээ харааш явсаар ямар зураг хараад гэгнүү явсныг нь ойлгоод учир явдлыг гадарлаж эхэллээ. Энэ хооронд хүү гэртээ ирээд Падуалта байж байхад нь аав нь хусгаач орж ирсэн байх гэж бодоод цагдаа дуудаад Падуалта ороход хүүн хүлээж байв. Тэр аавда бууд толгож чи ээжийг алуурч даатгалаас мөнгө авч Ларрид өгснө үү гэсэн ч аав нь тийм зүйл байхгүй гэж гуйж байсан юм. Аав нь чи тэр үед Ларриг биш өөр хүний зургийг заасан штэ гэд. Одоо ч гэсэн чи эндүрч байна хэлээ. Чиний энэ бодож буруу байна. Аавыгаа үнэхээр ийм аимшигт аратан гэж бодоод байгаа юм уу гэсэн ч Шон би чамд итгэж чадахгүй уучлаарай гэд аавыгаа буудав. Төдөлгүй гитэн Тереза орж ихэд хүү зүгтаасангүй. Аав нь Ларритай хамт ээжийг нь алаад даатгалаас мөнгө авчаасан гэж хэллээ. Аавыгаа бууцснаа хэлээд цогц нь доор байгаа. Чи надад туслаач гэсэн юм. Тереза хүүг ял шийтгэл авахаас нь хамгааж бууг нь гол руу хаяад аав руу дэрэмчд талтсан мэт босгов. Үүний дараа Шон шоронд байх Ларрид захидэр бичиж өөрийн түүхээ өгүүлээд хэдий тэр ээжийг нь асан ч одоо түүнийг уучлсан. Харин аав нь энэрхт холбоотой эсхийг л мэдэх хамгаас чухал байна гэлээ. Ларри хариу захидалтаа үгч бичих шаардлагагүй. Шоны явуулсан 2 шуудангийн маркнаас аав нь буруутай бол хар маркийг, буруугүй бол улааныг нааж явуулаач гэсэн байлаа. Гэмт хэрэгтэн нэг маркийг досоож байгаа догтууд дээр нааж байгаа гаргах ба харгалзагчид догтог өгөөд төдөлцгүй бие муудаж ансгалан боогдож нас барав. Шон маркнуудын ард нөгөө судлаад байсан хороо төвхсөн байлаа. Үүний дараа хүү усан өнгийн буюу аав нь гин буруугүй гэсэн марк хүлээн авч байгааг үзүүлээд кино төгсгүүлсэн.